Эрдэнэт үйлдвэрлэл технологийн парк. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийг Орхон аймгийн Баян өндөр сумын нутагт орших Эрдэнэ товоо зис молибдений ордыг түшиглэн зис боловсруулах цогцлбор чиглэлээр байгуулна. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар 1217 га газрыг эзэмшиж дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Паркийн суурь үйлдвэр болох зисийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар санхүүжүүлэхээр шийдвэрлсэн бөгөөд төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 80% байна. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт 2028 он гэхэд эхний үе шатанд дуусч бүрэн ашиглалтанд орох бөгөөд катодын цис, ферромолибден үйлдвэрлэл нь үндсэн үйлдвэрүүд ашиглалтанд орсноор жилдээ 1,315,65 сая Америк долларын орлого олж 42.6 сая Америк долларын татвар хураамж төвлөрүүлж нийт 1300 орчим ажлын байр бий болно.